Муугийнхаа цопих арга бэлгийг нь мэдвээс альваг иргэшээлтэд оруулахад амар гэж манай их эзэн Чингис хаан маань айлцсан байдгийн мэлээ. Бас сайхан зүйл маш их хүчин чармаалтын үүднээс бий болдог. Харин муу зүйл өөрөө бий болдог гэж манай агуу сэтгэгч демократ хэлсэн байт юм байли шүү. Тэрийг күнз хилцсэн юм билээ. Монголчуудын өмнөөс. Зүг хүмүүстээс күнз хилцсэн. Тий, яах вэ? Күнз чинь бас Монголын юмнаас бас авна шүү дээ. Бас иш татна шүү дээ. За тэгвэл чапихаа гэрээ зас. Сэтгэлээ зас, гэрээ зас. Тэгээд төрөө зас. Сэтгэлэн засаад биеэн зас. Сэтгэлэн засаад биеэн зас, биеэн засаад төрөө зас. Тийм ээ. Тэгвэл намайг сонсож байгаарай. Гай зовлонг амсахгүй гэвэл ухаанд нэгдвш омоор хаяам. Өнөөдөр та бид энэ сайхан үгсийг хэлэлцэхэд бидний хүчин мөхсдөг баха. Өнөөдрийнхөө энэ болонд бид учир мэдих ухаантан мэрэгд судлаачдыг эрхэм хүмүүсийг өргөх гэж байгаадаа баяртай байна. Тэгээ хамгийн ихнийхээ зочин одоо бүгдээрээ хамтдаа тайзан дээр өгтөө авцгаая. За тэгээ Монголын үндэсний уламжлал зан үйлийн өргөө төрийн бус байгууллагын тэргүүн Пүрэвжалын Сүх Батламыг тайзнаа урьж байна. Амар байна уу? Амар байна уу? Мэндэ. Тарган тавтаа сайхан үүлж байна. Сайхан үүлцгэж байна. За би Монгол үндэсний уламжлалт зан үйлийн өргөө гэж төрийн бус байгууллагыг 1997 онд байгуулад за уламжлалт өв мэдлэгээ ард түмэндээ болоод хүмүүн төрөлхтөнд түгээхийн аргачлалыг одоо нийт дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа. Мөн түншлэн Монголын бурхны шишний Монгол уншлагт төвүүдийг санаачил байгуулад ингэ ажиллаж байгаа. За дээдийн номыг их хэлээрээ үрдэг. Одоо ийм одоо сургалт зохион байгуулахын ажлуудыг бас хийж байгаа. Тэр өнөөдрийн нэвтрүүлэгт яригдах сэдв за үзүүлэх зүйл үзэгчдэд их сонирхолтой байх болов уу гэж би дотроо бодож байна. Хамгийн түрүүнд та бүхэнтэй уулзсан гэ миний санаанд орсон зүйл юу вэ гэхээр чухамдаа бясалгал гэдгээс л яриагаа эхлүүл. Бясалгал гэдэг бол маш хураангуйтай бол зөв бодол юм. Өөрөөр хэлбэл ухамсартай сэтгцийн зөв үйлдэл бясалгал байдаг. Тэгэхээр бясалгалын олон төрлийн төрлүүд байх боловч бие хэл сэтгэлээ ариус гаргал энэ одоо өв мэдлэг дээр суурилсан ухаануудын нийт цогц болж байгаа учраас бие хэл сэтгэл маань өөрийн одоо язгуур мөн чанартайгаа холбогдоод энэ бие хэл сэтгэл гэх энэ гурван зүйл маань үнэн хэрэг дээр тусдаа ангиж байгаад байгаа жишээтэй. Бие маань энд байж ихтэл сэтгэл маань хэн нэг хайр дурсан ч юм уу эсвэл дуртай эд зүйл эсвэл байгуулах гэж байгаа ажил үйлдвэр дээр ч юм уу харьяаж явж байдаг. Гэтэл энэ сэтгэл маань болохоор тэр тийшээ явцсан байхад бодол маань бас нэг өөр зүгтээ яваад хүүхэд ч хажууд юм унчих үед гэсэн ч юм уу санаарахад хөлөө одоо харсан даруйд бодол нөхцөлд үүсдэг. Гэх мэтчлэн ингээд салаад бие маань өөр юм хийж ч хоолоо хийж яддаг ч юм уу. Гэх мэтчлэн ийм зүйлүүдийг нэгтгэж авчираад нэгдмэл байр суурин дээр авчирхаар энэ маань одоо төгөлрж зам руу орж ийн. Дээрээс нь язгуур сүнс гэдэг байгаа зүйл тийм үү. Дээрээс нь тэр тэнгэрүүд, тэтгэгч хүчнүүд өөр маш олон зүйлүүд бий. Ивэгч нар гэх мэтчлэн. Энэ зүйлүүдийг нэгтгэн цогц болгоод завсар нь байгаа орны шүтэн барилдсан орны эзэд болоод түүний заад одоо зохирогдох одоо эзэдүүдтэй зөв зохистой харьцааг бүрдүүлснээр энэ жинхэнэ утгаараа тэр орондоо мөн чанараараа нэгдмэл болж айдагаа нэгдэж байгаа ийм үзэгдлийг л бясалгал гэж хэлэх гээд байгаа юм л да. За лам нарын хувьд бол маш өндөр түвшинд бясалгал хийдэг. Та бүхэн одоо 108 хоногийн одоо бясалгал буюу JARS гэж нэрлэдэг ийм одоо бясалгалууд байх жишээтэй. Тодорхой түвшинд өндөр түвшинд хүрсэн хүмүүст бол 108 ус булгаар улс булганы ихэнд очиж бясалгал хийж өөрийгөө одоо тэр орны эзэдтэй зохиролдуулж тэр одоо зүйлүүдийг номогдох, ариусгах, төгөлдржүүлэх ийм зохиролдох ажлыг хийж байна. Өөрийнхөө ч айц сүйцийг бас ялж байна. За энэс эхлээд 108 ганц мод 108-д 4 замын уулзвар за он хөтөл агуй гэх мэтчлэн ийм 9 жарзыг одоо хийж төгс буюу одоо шидэт зоч гэж ялдаг. Ийм одоо зоч лам болж бясалгалыг дүүргдэг юм байсан байгаа. Тэгээ энэ бол бас их учиртай. Тэгэхээр хувь хүмүүсийн хувьд бол ямар ч төвшөнд тэр хүмүүсийн одоо өнөөдрийн цагт бол оюун ухааны 100 буюу 2003 оноос эхлээд нарны аймагт давмгаж ирсэн энэ бэлгийн 100 давмгаалцсан энэ агшин энэ 90 цагт бол энийг бол одоо 30 40 жил магадгүй тэр хүмүүсийг энэ хатуу сорилгыг давж бясалгаж агуйд суухгүйгээр сэтгэлгээний хувьд оюун ухаанаараа бодлоо сэтгэлээ бие хэл сэтгэлээ удирдах энэ хураангуйсан хэлбэрт цаг хугацааг товчлох юм боломжтой. Тийм учраас энэ цаг хүмүүс биш азтай хүмүүс. Бүгдээрэнд чинь тавханд бас баяр хүргэж бас болох нь шүү дээ. Тэгэхээр азтай байсан маа. Монголын
21,330 суманд бид бүхнийг хүлээн аван суугаа. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан буянтай мэдээг дуулгаж байгаа да. Монголын нэг өдрийн хамт олон маш их баярлаж байгаа илэрхийлэх таатай байна. Одоо таны бясалгалд суугаад өөрийгөө мэдэрч нээж за мөн өвчнөө илэршүүлсэн маш олон хүмүүс байдгийм байлээ. Тэгээ тэргээр хүмүүсийнхаа төлөөллүүдийг бид нар студидтэй урьж авчирсан байгаа. Монгол улсын их сургуулийн Хоёрч багш маань хүрэлцэн ирсэн байна. 2014 оны 12 сард гинт одоо өрөөснүүд бол хараагүй болсон. Тэгээд энэ хугацаанд бол би яасан бэ гэхлээр зэрэг орбит гэдэг одоо нүдний эмнэлэгт хандсал да. Тэгээд тэр эмнэлэгт очиход бол өрөөснүүд бол бүр огт бүрэн хараагүй болсон байсан. Тэгээ одоо эмчнэр бол үзээд одоо яаралтай хагалгаанд орох, лазер хагалгаанд орох шаардлагатай гэдэг ийм зүйл хэлсэн. Энэ бол юу байсан бэ гэхлээр зэрэг нүдний даралт харавсан байна. Маш хүчтэй харавсан одоо гэж хэлсэн. Тэгээ би одоо яах вэ гэд багш руугаа одоо хэлсэн. Одоо би ийм байдалд орлоо. Одоо яах вэ гэсэн. Тэгэхээр багш маань маш яаралтай ирээд энэ хугацаанд бол надад тарны бясалгал зааж өгсөн. Тэгээ өөрөө намайг бол тэр одоо 4-5 хоногийн бясалгалд одоо хамт одоо ингээд суугаад яваа. Тэгээд дотроос одоо өөрийгөө эрүүлж үүж төгөлдрж өгөх юм боломжгүй гэсэн. Тэгээ би үүндээ бол одоо гайхажсэн. Одоо яг ийм бодсон тохиолдолд бол одоо яах бол за ямар ч гэсэн одоо хагалгаанаас одоо би өөрөө бас 100% итгэхгүй байгаа учраас бас зөргшээсээ учраас за багшийнхаа бясалгалд одоо ингээд явж үзье гэдэг. Ингээд би 5 хоног багшийнхаа бясалгалд ингээд суусан. За ингээд бясалгалыг бол яг одоо өөрөө бие дагаад хийхэд бол хүн бас цалгардаад дутуу хагас хийдэг. Тийм учраас яг багшийнхаа хараа хяналтандаар ингээд хийхэд бол миний нүдэнд бол хараа орж ирсэн. Тэгээд баг багаар одоо ингээд ойр үзэгдэх зүйлийг бол харж эхэлсэн. Тий. Мөн адил бас үр дүн нь бие дээр нь илэрж гарсан, хараан сайжирсан, түүгээр зогсохгүй бас бие сэтгэл нь сайжирсан хүмүүс байгаа байсан. Сайн байцсан намайг баян битээ оюун чимэг гэдэг. Би хавдар тусаа сэтгэл санаа маш муу одоо тэгээд бас илэг өөрчлөлттэй болсон байсан. Тэгээ багштайгаа уулзаж багшийнхаа бясалгалд явснаар одоо 7 хүрдээ нээж дотоод сэтгэлээ ариусгаж яаснаар би одоо ямар ч надад өвчин байхгүй болсон. Тэгээд дээр саяхан шиг би үзүүлэхэд бол миний илэг бол маш сайн байна. Одоо нодингийн дээр хавдраас яасан юу гайгүй болсон байна гэсэн. Тэгээд хоёрт нь болохоор зэрэг би одоо өөрийгөө хүн тэр чинь хавдар туслах сэтгэл санаагаар унаад унтаж чадахгүй. Тэгээд одоо маш олон стресс хүнд байгаа шүү дээ. Тэгэхэд би одоо тийм ямар ч стресс байхгүй. Одоо би унтна амарна. Энийгээл явж идэг. Одоо надад үнэхээр амьдрал бэлгэлсэн. Би одоо бүр 100 жил наслах гэж бодчих. Өөр яах вэ? Тийм ээ. Юу бодож вэ? Бид өнөөдрийнхөө энэ буланг аль болох олон өнцгөөс нь харж үзхийг хичээсэн, мөн бас судалгаатай, улс хууртай хандахыг хичээсэн манай нэвтрүүлгийн сурвалжлагч, редактор Болормоо 5 хоногийн сургалтанд суусан байгаа юм. Тэгэхээр Болормоод микрофоныг шилжүүлж байгааг хүлээн авна уу? 7 хүрттэй хүний энерги аура гэдэг талаар бол зөндөө сонсч байсан. Нэг хүн ярихлаар мэддэг юм шиг тийм сэдв байсан байхгүй. Тэгээд яг энийг шинжлэх ухааны үндэстэйгээр үнэхээр одоо амьдрал дээр те одоо бидний зан үйл одоо энэ шинжлэх ухаанаар яаж батлагдчихж байгаа юм бэ гэдгийг одоо ер нь бол өөр төрөй туршсан гэж хэлж болно л доо. Тэгээд ер нь хүн өвчин зовлон тосх болгонд бол өрхийн эмчээс ахуулаад ер нь ингээл өвчнөө хөөгөл явчихд юм байна. Имлэг хаа байна. Тийм имлэг хаа байна. Тэр сайн эмч хаана байна? Тэр хүн надад яаж туслах бол тэр ер нь гадна талаас хүн хайд юм байна л да. Одоо илэрчих тэр арга замаа. Тэгэхэд яг би энэ сургалтанд суухахаа өмнө бол бас гадаад одоо гэрлэн бүрхүүлээ хэмжүүлсэн. Тэгээд суусан. Тэгээд үр дүнг нь бол удахгүй харах бах. Тэгээд ер нь ойлгосон юм маань юу вэ гэхэлэр ер нь хүн өөрийгөө дотроосоо одоо яг тэр хүний хамгийн голын цэг гэж юу гэдгийг тэндээсээ эхэлж л өөрийгөө ингэж асааж тэрийгээ ингэж одоо өөрийгөө гэрэлтүүлэх хэрэгтэй юм байна. Тэгжээж хүн эрүүл саруул одоо ажил үйлсэн бүтэмжтэй ийм явд юм байна л гэдгийг ойлголоо. Бидний зан үйл шинжлэх ухаантай яаж холбогддог вэ гэдгийг одоо нэвтрүүлгийн туршид үргэлжлээд хүмүүс ойлгож харах бах, боддоор харах бах. Тэгээ өөрсдийнхээ дүгнэлтийг өгөх бах. Миний хувьд биеэрээ мэдэрсэн зүйл бол ийм байна. Дэлгэцэн анхаарлаа бүгдээр хандуул цай бидний бэлтгэсэн мэдээлэл үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн сонирхолтой хэсэг эхлэх болоогүй байгаа шүү.
Тэгэхээр Тэгэхээр дараагийн энэ зочдыг шийдтэй бэлтгэлийг бүр сурах юмсан. дараагийн зочдыг өрөх хэрэгтэй гэгнэ. Тэгэхээр энэ асуултын хариуг хэлэхэд манай нэвтрүүлгийн хойморт сургууль хүмүүжүүлэх ухааны доктор Готвын гэрэл мөн физикийн ухааны доктор Лувсан Вандангийн дарамсаг нарыг урьж байна. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Сайхан үлж гин үү та? За тарган тавтаа Та бүхэн сайхан зочны хойморт урьж байна. Манай нэвтрүүлгийн Та бүхэндээ уулзсандаа туйлын их баяртай байна. За бүгдээрээ урьдчилцгаая. Нөгөө их мөрөн дөлгөө эрдэмтэй хүн даруу гэж. Та асуух зүйл их л байна тий. Тэгэхээр өөрсдийг Би хамгийн ихээр асууж идэх үү. Одоо хүний гэрлэн бүрхүүлийг шинжлэх ухааны үндсэлтэйгээр хэдийнээс хамгийн анх судалж эхэлсэн болоо. Энэ талаар яриагаа эхлүүл их зүгээр байна. За би бол энэ шинжлэх ухааны талаар хүний амин орон зай буюу аураг судлах энэ асуудлыг 2005 оноос эхэлж сонирхож эхэлсэн. Ерөнхийдөө би энэ аура гэдэг энэ зүйлийг бол бас ерөөсөө хүн болдгоо ганц махан биеэрээ байдгүй амьдрдаггүй юм байна. Хүн ерөөсөө амин орон зайтай байж дэлхийн ертөнцийн орон зайд тэнцвэртэй сайхан байх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан байгаа юм. Тэгээд 2003 онд бол би ерөөсөө хүнийг эмгүү аргаар ангаах ямар арга байдгийм бэ гэж судалж эхэлсэн. Тэгээ одоо ингээд нийтээ нэг 12 жил болж байна. За энэ хугацаанд бол нэлээд одоо бас судалгаа хийсэн. Тэгээ 2008 онд ерөөсөө хүний амин орон зайг хардггүй баригддаггүй ийм одоо энерги орон зайг бас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бас нарийн тоног төхөөрөмжөөр харж тэрийг одоо бас тодорхойлж хүний амин орон зайг буюу ааврыг тодорхойлж болдог гэсэн ийм одоо мэдээлэл аваад Москвад очоод Оросын том эрдэмтдийн шавин болж анх удаа аурограмм буюу адаптометри гэсэн энэ аппаратанд сурж ирсэн юм аа. Тэгээ энэ хугацаанд бол би бас 8000 гаруй хүний амин орон зай буюу аураг тодорхойлож ирсэн. За тэгээд ерөөсөө аураг одоо мэдэж авна гэдэг нь бол их чухал зүйл байдаг. Хүн ойлгохдоо бол ерөөсөө сарвчангаас төрсөн, бичээс төрсөн гэж ойлгож авч тэгээд тэр одоо байдлаар амьдрдаг юм байна. Гэтэл хүн ганцхан физик бие бод биеэр амьдрдаггүй. Дэлхийн ертөнцийн орон зайд оршин тогтохын тулд бол амин орон зай буюу ауратгаа салшгүй холбоотой гэж амьдрдаг. Тэгвэл аурыг гэж юм бэ гэхэр чинь энерги мэдээлэл орон зай шүү дээ. Тэгээ хүн ойлгохтой бол энэ махан биеэрэл би одоо амьдарч байна, оршин тогтнож байна гэвэл энэ амин биеэ сайхан хооллох, хувцлах, ундлах тийм ээ. Сайхан хаус, машин авч өгөх, эрдэм боловсрол олох гэвэл ганцхан бод биегээр яваад идэг. Гэтэл энэ бод бие чинь мөнгөд орших бие биш шүү дээ. Энэ бие бол нэг ирж орчдөг, төрж өгтгөл бие. Тэгэхээр чин хүний тэр энэ бидний энэ бод бие бол эмэгтэй хүнээс төрсэн, эсэс бие болсон, эс мэн эд болоод, эд мэн эргэтэн болоод ингээд бид нар хорвоо дэлхий дээр минь зочилж ирсэн ийм сайхан хүмүүс байдаг. Гэтэл энэ бие маань цаашид энэ дэлхий дээр аль хэрзээ тэнцвэртэй байх гэдгийг бидний амин орон зай тодорхойлж өгдөг. Тэгвэл хүний амин орон зай юу юм бэ гэхээр ерөөсөө миний хувь тавилангийн мэдээлэл, төөрөг тавилангийн мэдээлэл, буян заяа, хувь заяа. Тэгээ би энэ дэлхийн ертөнцид зочилж ирсэн хугацаанд би юу бодож амьдарч байна? Ямар сэтгэл хөдлөлттэй байна? Би ямар үйлдэл хийж байна? Ямар үг хийж амьдарч байгаа гэдэг чинь бид нэр шууд амин орон зайтай шууд холбоотой байдаг юм. Тэгээд би одоо энэ Улаанбаатарт Монгол орондоо энэ монголчуудаа өөрийгөө таньж мэдээсэй гэсэн үүднээс би нэг сурж ирсэн. Тэгээ н Оросын эрдэмтдийн маш ухаантай үг байдаг. Хүн өөрийгөө таньж мэдгүй явна гэдгийг нь сохор, дүлий, доглон, хэлгүй дахир татуу хүн шиг амьдрдгаа гэж. Тэгэхээр чинь энэ сохор гэдэг нь болохоор нүдэрээ сохор биш. Энэ хүн ертөнцийн сайн сайхан бүхнийг харж чаддаггүй. ертөнцид агахгүй их сайхан шүү дээ. Тэгэл харамсалтай байна. Өнөөдөр ингээд аурограммаар харахад бол ихэнх хүмүүс материал гэж сонирхолтой. Тийм ээ? Ахуй амьдралд илүү сонирхолтой болсон хүмүүс их байдаг. Энэ тэнцвэртэй болох гээд байгаа энэ зүйлийг сүүлийн үед одоо лам багш нар хийж байна. За том энерги судлаачд бас хийж байна. Физикийн ухааны доктороос асуумаар байна л да. Энергийг шинжлэх ухаанч хүний хувьд та хэрхэн өөрөө үзэж ойлгодог юм болоо? Шинжлэх ухаан бол ер нь байгалаа их судлаад гадагшаагаа их хандсан. Эртний дорн дахинд бол хүнтэйгээ илүү ажилласан учраас одоо йогийн бясалгалын ухаан одоо манай өвөг дээдсийн агуу их дотоод ухаанууд бол их хөгжсөн байна.
Тэгээ байгалийн ухаан бол хөгжсөөр хагаад эрчим хүчийг бол их анхаарсан. Одоо бодисын гүн рүү орсон, атомын энергийг эзэмшсэн, бүр цаашлал бүр дотоод энерги рүү орж байна. Тэгэхдээ бол одоо нэгэн цаг нэрсэн байна. Хүн бол хамгийн чухал нь энэ ертөнцийн дээр хамгийн оюун ухаантай, хамгийн одоо төгс бүх ертөнц орчлонтойгоо холбогдож байгаа гол цэг нь байгаа учраас бид бол хүнтэйгээ их ажиллах нь чухал байна. Тэгэхээр хүнийг бол одоо хөгжүүлэх, бясалгалаар одоо төгс болох асуудал бол дэлхийд даяар бол одоо их анхаарагдаад сонирхож байна. Хүний уурах тарих хэрхэн тэр энергийн бөөгнөрл буюу сүнс гэж яригддаг байна. Энэ сүнсийг бол 1976 онд Копенгаген хотод бол анх нээсэн гэж үздэг. Энэ бол нээсэн юм биш л дээ. Шинжилгээ нь өнөөдөр танин барьж эхэлж байгаа зүйл. Ер нь бол уламжлаараа энэ буддын шин бол бүх талаас нь судалдаг учраас энэ талаас нь одоо тодорхой хэмжээний мэдлэгтэй. Монголчууд илүү өргөн мэдлэгтэй. Яагаад гэвэл эцгийн газар бид нар хэдэн жилийн дараа очдөг үлээ. Эхийн газар бид нар хэдэн жилийн дараа очдөг үлээ. Энэ сүнсгээд байгаа зүйлийг чинь нээж явах үед бид нар энэ зангуулыг хийгээд л явж ирсэн тийм үү? Тэгэхээр өнгөрсөн хүний дараа гар дээр нь тэмдэг тавиад дараачихын төрлийн тодорхойлж идэг тийм үү? Амин эрчим буюу тэр сүнсгээд байгаа 3 сантиметр орчим гэрлэн бий ойролцоогоор 0.2-оос 6.6 грамм жинтэй гэж тэр микро тэр электрон жинтэй төрөл арьчих явцад нь бол яг жин хөнгөрсөн байгаа. Энийг тодорхойлоод за энэ болохоор биеэс нь гарч байгаа зургийг аваад ингээд бол баталж эхэлсэн. Энэ зүйл болохоор мэдээлэл эрчмийг хадгалсан зүйл байна шүү дээ. Тэгэхээр монголчууд бол тэр тавьсан тэмдгээрээ дараа төрөл дээр төрөөд ирсэн гэдгийг бид нар цангууд аль хэдийн хэрэглээд одоо ч хүртэл хэрэгжилж байгаа. Тэгээ ийм болохоор амин эрчим буюу тэр сүнс нь амин хийн явцсан. Гэвч энэ цаанд махны сүнс гэж байдаг. Ясны сүнс гэж байдаг. Өөр бас олон зүйлүүд бас сүнслэг байдлаар орж идгийг бол баталсан ийм л арт юм л дээ. Тайзан дээр Болормаг Угтан Авцгай манай нэвтрүүлгийн редактор хэмжүүлсэн байгаа. Одоо яг сургалтанд хамрагдсныхаа дараа хэрхэн өөрчлөгдсөнийг одоо бүгдээ тэгээд юу юм уу? Энд чинь түүнээс хот багш ярьснаар ерөөсөө хүн бол энерги мэдээлэл орон зай. Сүүлийн үед бол одоо шинжилгээ хөгжсөн учраас амин орон зайгаа буюу аура, энерги, мэдээлэл засдаг орчин үеийн аппаратууд гараад ирсэн байна, тийм ээ? Тийм учраас өнөөдөр Сүхбат багштай бид нар одоо холбоотой ажилладаг учраас Сүхбат багшийн сургалт буюу бясалгалын сургалтанд орсны дараагаар хүн ямар болох вэ гэдэг тодорхойлж өгч байгаа. Тэрнээс одоо маш олон одоо аппарат гараад ирсэн байна. За Орсын эрдэмтдийн одоо өөрийгөө тэнцвэржүүлэх гэсэн кафес гэдэг одоо бүтээгдэхүүн гараад ирсэн байна, тийм үү? Энэ одоо янз янзын аргаар хүн өөрийгөө тэнцвэржүүлж болно. Энэ бүх одоо цэнхэр өнгө ямар өнгө байдгийг, энэ хар өнгө ямар учиртай өнгө юм. Сүнсэн би энэ байна уу байх. Ягаан өнгө ямар энэ хэлбэр дүрс юунаас алдагдав гэдгийг л одоо шинжлэх ухааны үндэслэгээр өмнөшлөө. За одоо бодцоор харъя. Хүн чи яг өөрөө дотроос бодож явах хэрэгтэй гэж бодлоо. Би бас багжин сайхан байгаа тийм бүрэн бүтэн байгаа тийм дотроос тийм ходоодноос ч болно шүү дээ. Одоо түн үзсэн шүү дээ тийм ээ. За одоо энэ хүний аавра одоо засны дараагаар 55-аас 60 байх хэрэгтэй тийм ээ. За энэ хүний засны дараагаар бол 66, 55 гэдэг ингээд би одоо энэ гişний хууль бичнэ. Монгол түмнийг та ямар байгаасаа юунд илүү одоо ухаалаг байгаасаа гэж одоо таны хүсдэг юм байгаа шүү дээ. Одоо аав ээж гэсэн тийм ээ. Одоо багшийн сая хэлсэн Монгол түмэн ийм буян заяатай усууч та нар тэнгэрийн хүмүүс юм аа. Тийм учраас та нар ингэж байгаасаа гэж монголчуудын буян заяа бол үнэхээр агуу өндөр ийм арт түмэн л дээ. Үнэхээр агуу газарч амьдарч яадаг. Тэр монгол хүн болсноороо та бүхэн бахархаж амьдраарай. Юу ч хийсэн гэсэн өглөө босоод хогоо шүрдэхтэл оршихын бүх хог бодлын болоо сэтгэлийн хэрийг арилгаж хогоо шүрдэг байсан юм агуу сэтгэлгээтэй ард юм шүү дээ. Энэ зан үйл маань одоо хүртэл үргэлжиж гэнэ үү гэдэг дээр бас асуултын тэмдэг өөрсдөө тавиад үзээрэй. Тэгэхээр бодол сэтгэл маань эрүүл үнэхээр одоо зөв зохистой зүйлийг бодол сэтгэл үг үйл үйлдвэр гэсэн энэ 5 зүйл дээр төгс хэлбэртэй оршиж ирсэн Монголын агуу суу их ухаан байдаг. Энэ ухааныг бол монголчууд этгүн засгаас ахуулаа тийм үү? Эхийн эрхэд ёс, эхийн эрхэд ёсноос эцгийн эрхэд ёс, тэгээд хаан засаг буюу парламентын ардчлалын засаг. Одоо ингээд энэ неврит гэж одоо хэлээд байгаа. 4 нэрт засгаараа монголчууд үр хөвгдүүдээ ирээдүгөө хүмүүжүүлж яасан. Ийм агуу ард түмэн бол одоо буян зай нь өндөр байхаас ч яг тэгээд энэ арга ухаанаас уламжлалт өв мэдлэгээсээ та бүхэн суралцаад улам сайхан ариусан төгөлж их болтугай гэсэн ерөөлийг одоо та бүхэндээ ч гэсэн өргөё. За манай болцсноо гэрэл доктороо.
Хэмжээд дуусчихсан. ямар үр дүн бас мэдрэгч. Сайн маш их дээшилсэн байна. За энэ одоо тоо бол буцаа зурган дээр гараад ирдэг. За одоо бид нар зурган дээр одоо харахад бол энэ болдормагийн аураад бол нэлээд хэмжээгээр тэлсэн юм гоё байна. Чакранууд идэвхсэн байна. За ерөнхийд ингээ харахад бол бохирдол бага байна. Би түрүүний хэлсэн тийм ээ. Улаан өнгө бол одоо сүрг энэр даван галсан байдаа гэж. Түрүүний зурган дээр бол улаан их тод байсан бол одоо энэ хүний ауран дээр бол цэнхэр их даван галсан байдгийн байна. За тэгээд ерөнхий энэ эвдрэл нь их жигд болоод тийм ээ 100 хэлбэрт буюу аурагийн байх ёстой хэлбэрт ингэж орсон байна. За энэ болдормагийн анхны зураг бас нэг цэнхэртэй байна бас. За сая сүүлийнх ч юм бол их гоё бие мийтэй хүн гарч ирээд байгаа. Дахиад нэг 5 хоног үргэлж. Одоо жоохон үгүй одоо 5 хоног ишээ жоохон тогтмолжуулж өдөр болгон гэртээ бясалгал хийн. Зөв. Тэг үгүй бодоо сайхан бясалгал хийн гэж өөрөө хүнийг цэвэрж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо чакраг нь хурд харъя. Чакра нь юм болцсон байна. За ямар харагдаж байна? Ягаан л харагдсан. За энэ тэнцвэрчсэн талбай нэгшсэн байна тийм үү? Надад нэг санал байна. Хөтлөгчөөс үл итгэгч нэгийг сонгоё. Хин итгэхгүй байна. За би бол Мөнхбаатар. Гэхдээ би үл итгэгч мөртлөөсөө гэгэнийг үзүүлээсэй гэж хүсэж байна. Тий. Би өөрийгөө тий сүүлийн үед аягүй их нервтэй байгаа штэ нэг. Би болохоор ингэж бодоод байгаа штэ. Миний энерги бас сайхан байгаа тий. Гаднаас би өөрийгөө хамгаалцдаг гэж боддог. Тэгээ хамгаалсан нөгөө тэр хэлчих л да. За гэгээ би бас одоо мэдрэл муутай хүнтэй ч хамт нэвтрүүлэг хөтлөөд байгаа мэдгүй байгаа штэ. Юу амир. Гэхдээ яах вэ? Найдвартай дээрээ. За гэгээ нааш анхаарлаа хандуулаарай. За миний чамайг бид сонгосон учраас чи үлсчдээс хин нэгнийг сонгуул бас зүгээр давхар өөрөө сонгох гинэ. Гинэ. Эхлээд сонирхолтой байгаа хүмүүс нь гараа өргөе. Окей бишээ чи. За 90 оны. За хамгийн түрүүнд зөрөгтэй гараа өргөсөн тэр залууг гараад ир гэж хүсэж байна. Одоо чи хэд хоёр бол нэг ялгархгүй гэж харахад. Би бол ер нь хар мараанд талдаа. Ингэсэг чатбигийн аураг үзүүлсэн чи чатбиг аурагч тийм байд юм уу? Сонсоогүй юм байна гэсэн чатбигийн аураг. Ямар санд компьютер хүртэл хайгаа болохгүй. Жирлээд ингэж аураг хайгаа жирлсэн ш. Энэ өдөр ингээд энэ нэвтрүүлэгт орж байгаа одоо маш их баяртай байна. Маш их сонирхолтой санагдлаа. Тэгээ бас их нарийн учир саналтай тийм гайхалтай зүйл санагдлаа. Тэгээд өөрийгөө эрчим хүчтэй аураатай энергитэй хүн гэж боддог бай. Ер нь бол их эрчим хүчтэй аураа авч явж гинүү үгүй юу гэж асууж байна. Авч явж чадж байгаа гэж бодож байна. За тэгвэл гэгэнийг хараад явах хэрэгэлдэггүй амьдрал да. Хэрэгэлдэггүй. Чи ер нь ер нь бухимддаг. Оюутнуудын хувьд бухимдал хэр байдгийг? Бухимдал ер нь байна л та. Одоо гэр бүл бухимдал байна уу? Гэр бүл ер нь гэтээ ер нь хүн өөрөө л хичээх юм бол тийм бухимдаад байх юм байхгүй шүү дээ. Өөрөө хичээгээд өөрийгөө сайхан авч яваад гэр бүл чинь нэг өөрийгөө бусдаагаа зөв харьцаад. За минь одоо яг багш одоо энэ том хүн одоо за энэ хүнийг та бүхэн ерөнхийд нь ингээд хараад өөсөв гэх юм уу нарийн мэрэгжлийн хүмүүс бол бүр өөр төвшөнд харна. За энэ хоёр төвшний те игмний яс дээр доор, хөхний толгой дээр доор, хөхний доод зураас дээр доор, за хүүсний нүх болоод хүүсний одоо доор голоо байрлаа болоогүй ч гэдэм үү тааз гар урт байг нь хөл урт байг нь янз бүрийн юм хэмжээсүүдээр биеийн одоо байдлаа илэрхийлдэг л дээ. За энэ хүн дээр болохоор нэр хэмлээ таны. За барамсай дээр болохоор бид нар гарын хэмжээг нь ерөнхийд нь товчлаад хураангуулаар үзчихье тийм ээ. Одоо талддаг, таньдаг бас ийм аргачлалууд байна. За танд энэ ямар харагдаж байна? За яг энийг ингэж нийлүүллээ. За тэгээд энэ хэмжээ зөрүү байна тийм үү? Та энийг хардаа. За энийг ингэ хараарай. Та бол гэрч хийж байгаа учраас ингэж таарууллаа тийм үү? За ингэж харахад энэ зөрүү байгааз 1 см гар бараг бүр санжаараа тийм ээ. Тэгээ 1 см гарантай илүү байна тийм үү? За одоо энийг дахиад ингэ үзье. Дээдлийн. За энд болохоор дээдл нь болохоор хүмүүс харагдаж байна уу? Эрхийн уруу бол одоо эрхийн уруу болохоор нэг 5 мм орчим илүү байна тийм үү? За доод нь болохоор чигчийн уруу болохоор 1 см илүү байгаад байна. За ингээд энийг бол ингээ харчих тийм үү? За тэгээд за тийшээ хараад. За ингээд талдаас нь ингээ харахад ерөнхийдөө байдал нь бол тэ харагдаж байгаа тийм үү? За энэ хэмжээс ингээ нарийн харах юм бол гар нь хүртэл урт баг нь харагдах нь ингээд ойлгомжтой. Тэгэхээр бид нар бол өөрсдөө анзаардаг. Би их сайхан, би их одоо зөв гэтэл бодол сэтгэл маань зүв байхгүй бол бас болдгоо. Таач бас хэмжиж үзэж болно. За гэр чуулганы ааварыг бид нар сая үзлээ. Мэдээ авлаа. Би биенээс нь 44 цагаас мэдээ авсны үндсэн дээр ийм одоо зураглаад харагдаж байна.
За энэ хүүхдээ аавраа бол тоог нь хараад ингээд харахад бол нэлээд бас урд одоо хоёр хүүхнийхтэй харуулцсан бол тооны хувьд бол нэлээд их тэнцвэртэй байдлаар төгссөн хэдий боловч би энэ хүүхдийг зүрхэн өвдөж гэнэ үү зүрхэн хатгаж гэнэ үү гэж ингэж асуусан. Яг өнөө зүрхэн дээрээ бас өөрчлөлт гарцсан байгаа. Альва юу хүлээж авахтаа бол их зөв хүлээж авч сэтгэлийнхаа одоо бодлоо сэтгэлээ их зөв илэрхийлэх тийм бас чадвартай юм байна. Гэр бүлийн одоо хувьд бол нэлээд сайхан тэнцвэртэй юм байна. Бага насны бол бас жоохон тийм тэнцвэртэй сайхан өнгөрсөн харагдаж байна. Ашгүй ёо. За, ус уудгүй хүн байна. 1 кг дандаа наач энэ ундаа 30 г ус уух ёстой. Бид өдрөө бол ихэс төрөн гутаа ихтэй ихэс төрөхтөө 97-аас 99% бидний биений ус байх ёстой. За тэгээд харахад бол сайн чакра. Энийг юу яамаар гэгээ өөр багцтай очиж гэрт дутуу энэ дутуу байгаа учраас сансар газраас тухай шатгааж тасарддаг. Энийг одоо шатгаанаа олгоод тэр энийг чи нийлүүлнэ. За юу. За амжилт хүсье минь дөө. За баярлалаа. За муу авраг биш сайн авраг. За. Одоо бид нэр заслаа хийхдээ их хурдвчилсан байдлаар за та бүхэн надаас очиж байгаа энерги урсгалыг, эрчмийн урсгалыг аль болохоор перпендикуляр гэж ярьдаг тийм үү? Чэйжээрээ над руу ингэж авахаар тийм байдлаар суугаарай заа юу. Окторгын биет. Тийм учраас бид нэр окторгоотойгоо ямар байдлаар харьцдаг гэдгийг бид нар одоо энэ агшинд маш бага хугацаа учраас бид нар бие хэл сэтгэлгээд нэг 3 зүйл дээр ажиллаад үзье. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө бие хэл сэтгэлийг нэг болгохын тулд нэгдүгээрт сэтгэл чинь наашаага хандах хэрэгтэй болно. Хоёрдугаарт хэлээрээ бид нар хамт нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болно. Энерги урсгалыг тэнцвэржүүлэхийн тулд нэмэгц зэнхтэй аргын эрчмийг, хасах зэнхтэй бэлгийн эрчмийг хооронд нь холбоод хүүснийхээ нүхний доор 3 урдны доор зайд биеийн одоо хамгийн халуун хэсэг буюу хэвлэл орчимдоо гал махбод байрладаг хэсэгтэйгээ холбож барина. Тэгээд нуруугаа цэгсүн нүдэн анаад цэнгэг агаарыг сайхан үнэртэж амсгалъя. За аль болохоор нэмэг хасах зэнхтэй хооронд нь холбоод гал махбодтойгоо харгалзуулаад барина. Аргын эрчим дээдлээ нэмэг цэнгэн дээрээ. За бид нар зулаан ороо цомгоороо окторгоогоос эрчим дээдлээ авч яадаг учраас нуруугаа маш сайхан цэг тэгсэн шүү. Амьсгалыг хандлан аваад хандлан гаргаж үзье. Одоо миний хэлхийг дагаад давтаад хэлээрэй. За би энэ оршихуй болоод докторгүй ертөнцтэйгөө зөгцсөн орших чадвартай юугүй юу? Би энэ оршихуй нэг хэсэг нь мөн үү биш үү? Би энэ оршихуй болоод ертөнцтэйгөө яг нэг шиг энэ цаг мөчид хэрхэн зөгцөж чадаж байна вэ? Одоо миний хэлхийг та нар давтаад хэлцгээгээрэй. Одоо бид нар хэлний үйлдэлийг хамтдаа хийж үзэн оршихуйн дээд хүчнүүдэд авралыг одуулж бие хэл сэтгэлээ ариусхан зохиролдуулж эрүүлжүүлэн төгөлдржүүлэх үйлийг хамтдаа хийцгээе. Миний биеэр үйлдсэн миний хэлээр үйлдсэн миний сэтгэлээр үйлдсэн бүх муу үйлийг ариусхан зохиролдуулж эрүүлжүүлэн оршоо санаатай болоод санамсаргүй үйлдсэн муу үйл болгоно алдаа унал болгоно сайтар наминчлан ариусгая. Миний бие хэл сэтгэл ариусж эхэлж байгааг би мэдэрч таньж ойлгож ухаарч хэрэгжүүлж эхэлж байна. Ийхүү миний бие хэл сэтгэл дээд 3 эрдэнийн авралаар ариусан зохиролдож эрүүлжин төгөлдржиж байгаатай адил энэ оршихуйн хамаг амтан бусад оршихуйн хамаг амтан над шиг ариусан зохиролдоод эрүүлжин төгөлдржих болтугай. Амтан бүхэн төгс төгөлдөрт хүрч төгөлдөржин гэгэрэх болтугай. За ингээд айжхан нүдэ нэгэр. Хэрвээ нүдэ нэхийг хүсгүй байвал жоохон байжгаад нүдэ нээж болно. За ингээд заслын хурдвчилсан буюу хураангуулсан зүйл өнгөрсөн.
Та бүхэн тайвширч амгалан болж мэдрэгдэж байна уу? Нүдэн нээх үед чинь гэрэл тодорч мэдрэгдэж байна уу? Мэдрэгдсэн анзаарчихсан уу? Илч түгж халуун өрхийг дотроосоо мэдэрсэн үү? За энэ гурвыг бол та бүхэн хийж чадж байгаа бол эрчмийн мөн чанарт маш том дэвшил буюу өөрчлөлтийг гаргасан гэсэн үг. Бид нар тайвширч амгалан болж чадчихвал дотоод дон эдис болгоно эрүүжүүлэх ажлыг, эрчим энерги болгоно, эргэтэн болгоно эрүүжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ бол та өөрөө хийж байгаа учраас та өөртөө баталж байгаа. За ингээд та бүхэнд шинээр төрсөн явдалд баяр хүргэе. За. За энэ заслын араас аавруугаа үзүүлээд ямар өөрчлөлт гарсныг харж идэх үү? Дурын өвчнийг бид нар арилгаж болох нь шүү дээ. Дурын өвчнийг. Дээрээс нь магадгүй зовлон байсан бол зовлон ас жаргалт хувиргах аргыг бид нар эхлээд сурж эхэлж байна гэсэн үг байна шүү дээ. За намайг Оюнчим гэдэг би сэтгүүлч, редактор. За миний хувьд бол амьдралд яг өөрт мэдрэгдсэн зүйл гэх юм бол би бол сахарын өвчтэй л дөө. Тэгээд өвчний айдас ор мөргүй алга болсон. Би ямар ч айдасгүй болсон яг өвчнийхээ тухайд. Тэгээд мөн нүдний шилээ би одоо бас ингээд нөгөө хараа маань муудаад нүдний шилнийхээ юг ахиулаад одоо шил зүүцсэн байсан. Тэгээд нөгөө ахиулсан шилний маань юу сүүлдээ таархаа ойлоод буцаад хуучин буюу арай бага хараатай шилээ зүүдэг болсон бас нэг юм өөрчлөлт гарсан. Тэр одоо бүгдээрээ хамтдаа гигэнэгийн бичил засал хэрхэн ямар үр дүн өгснгийг харчаад энэ булангаа өндөрлөе, энэ булангаа жаргая. За буян заяаг харъя. Бясалгыг хийхдээ нүдэн нэхэд гэрлийг бас өөрийнхөө хэмжээнд л үнэхээр яг тод гэрэл мэдэрч чадсан, дотроос халууд өгсөн гэх мэдрэмжүүдийг авч чадсан. Яг хүн яг сэтгэлсээ санаагаа тий оюун бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг үнэхээр За минутын хэдэн минутанд энэ заслыг одоо хийж өөртөө тэрийг одоо ихтгэл төгс хүлээж авсан бэлээ. Сая бид нэр 3 минут болсон уу? За хүн 30 жил тэрийг хайж явдаг шүү дээ. 30 жил 3 жил хайж явдаг. Гэтэл чинь ерөөсөө хүний одоо тэр өөрийгөө бясалгаж сууж юм хүлээж авна гэдэг чинь юм учиртай. За одоо энэ одоо гэрлэл бол өөрийгөө бас харж суусан, тоонуудаа харж суусан. За ийм байсан тийм үү? За одоо бүгдээ харж байна. Ийм жоохон эвдрэлтэй юм байсан. За ерөнхийдөө авраг харахад үний ийм торлон мөрхөвтэй. За ийм одоо хэмжээтэй байсан. За дараа чинь одоо хэсэг хугацааны дараа бид нэр юунд орсон, бясалгалд орсон. За чакра ийм байсан. Би бол сайн чакра гэж ярьсан тийм ээ. За энэ одоо хүний өөр сэтгэл санааны байдлыг тодорхойлж байгаа шүү дээ. Асар богино хугацаанд одоо энэ хүн ямар болсог тодорхойлъё. Гэхдээ энэ одоо хүний амьдралын ерөнхий байдал шүү дээ. За харж байна уу? Энэ байсан хараа, энэ байсан зураас энэ явж байна уу? Энэ явж байна тийм ээ. За түлхэгдсэн мэдээ түлхэгдсэн байна. За энэ хараа дээшээ явсан байна. Энэ жоохон доошлсон байна. За энэ байдлыг харахад бол энэ одоо хэмжээ энэ явж байна. Харж байна уу? Энэ мэдээ түлхэгдсэн байна тийм үү? Түлхэгдсэн байна. За өнөөдөр чи яах ёстой гэхээр чи ийшээ хурж энэ ийшээ хүрж дахиж авсан бясалгал хийн. Жаахан одоо бас юм хийсний дараагаар чиний энэ чинь төгс одоо цэвэрлэгдэнэ. За хуучин байсан мэдээний байдал энэ, шинэ байсан мэдээний байдал энэ. За өнгөний хувьд хараад үзэхэд бол ийм харагдаж байна. Ийм одоо байсан одоо өнгөтэй авара тодорхой хугацааны дараа ийм болсон байна. Нөгөө юу байх болсон ч тийм. Яг улаан тойтоос сэтгэл удаан байсан тийм үү? Гэхдээ жоохон байна л да саад тодсон харагдахгүй тийм байна. Тэгтээ бол энэ мэдээж хүрэг дандаа тэр 3 минутын дотор төгс одоо ингэж болно гэж байхгүй шүү дээ. Чамд өөртөө нэлээ одоо ажиллах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ би хэлсэн шүү дээ. Бодхоос өмнө бодож, хэлэхээс өмнө бодож, өвөлдөхөөс өмнө бодож явах хэрэгтэй хүн. Гэтэ хөдөлгөөг байхгүй байгаач би ч хэлсэнтэй зүгжээ хэлдэг жоохон. Би хэлж аврахын гомддгоо, гомдоо тайлж байгаарэ хурд гэж хэлсэн энэ хүн. Чи жоохон их хурдан гомддог хүн байна гэж хэлсэн. Маш их баярлалаа тань. За амжилт хүсье. Бодлоо төвчилж, бодлоо өдөрдөж, бодлоо зүв байлгахын утга учирыг бидэнд танилцуулсанд, мэдрүүлсэнд маш их баярлалаа. Мөн бас физик ухааны доктор манай өнөөдөр нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Физик ухааны үндэстэй тайлбарлаж өгсөн маш их баярлалаа. Баярлалаа эрхэм үндэстэй. Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-ийн их танхимаас өрх бүрийн хоймор задардаг Монголын нэг өдөр энэ хүн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд маш их баярлалаа. Бидэнтэй хамтарч ажилладаг Эдгээр садааныхондоо маш их баярлалаа. Мөнх мэдлэгийн хамт олондоо маш их баярлалаа. Жи саундын хамт олондоо